За баярлалаа. Энэ сая байнгын орон дарга завсралгатай холбогдуулаад маш их шахаж ажиллаж байна гэж ингээ хэлчихлээ л дээ. Тэгээ энэ 7 хоног завсралгах гэдэг юм шиг байна. Тэгэхээр хоёр асуудал байна. Нэгдүгээр асуудал энэ оюутлогтой холбоотой асуудал 6 сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаагаар шалгалт хийгдсэн. Тэгээд 5 дэд ажлын хэсэг байгуулагдаад сая 5 дахь өдөр 5 дэд ажлын хэсгийн материалын бүгдээр ингэ өгсөн. Хагас бүтэн сайд дөр жоохон харлаа. Одоо байнгын орооноос их хурлын даргын захимжаар гарсан 13 гишүүн байгаа. Гишүүд бас энтэй танилцаад тэгээ дүгнэлтээ гаргах гэж байна л да. Тэгээ энэ дүгнэлт гаргахад 2-3 зүйл байна. Нэгдүгээрт нь энэ аудит, за дээрээс нь нэгдүгээрт аудит, хоёрт нь авилгалтай эзэмших газар, гуравт нь засгийн газараас материалууд ирэх ёстой. За аудит авилгалтай эзэмших газартай хоёртой ярьсан ерөнхийдөө тэднээс бол нэлээд юм явуулж байгаа. За засгийн газар бол материал бэлэн болсон гэдээ одоо би 7 хоногийн өмнө материал шаарц одоо хүртэл өгөхгүй л байна л да. Нууцын зэрэгэлтэйгээ тэгээд өгөх ёстой. Тэгэхээр энийг өнөөдөр урьдчилсан байдлаар 8 дахь юм уу 9 дахь асуудал болоод танилцуулах уу эсвэл эцсийн дүгнэлт гарсны дараа танилцуулах уу та энэ талаар нэг санал хэлээч. За хоёрт нь бол одоо энэ нэг 5 толгойн асуудал, за тэгээ энэ өмч хөвчлөлтөй холбоотой асуудал гэдэг ингэж ярьж байгаа маа. Тэгээд энэ хамгийн сүүлд хурал завсралгаас өмнө бид нэг юм уламжлал гэдэг юм уу, заншил гэдэг юм уу, луувэр гэдэг юм уу, зайл гэдэг юм уу нэг ийм аргатай болчиход байгаа. Тэгээ би 2006 оноос 2016 он хүртэл энэ баяр ёслол наадам цагаан сар шинэ жилийн өмнө 200% баталсан байдаг юм аа. Яг 2000 оноос хойш 16 он хүртэл. Тэгээ би энэ дээр судалгаа гаргаад тэгээ энэ дээр одоо өнөөдөр энэ 5-7 асуудал лар чинь түрүүний хурал дээр 5-7 асуудлаар их хурлын гишүүд бүгдээр нь материал өгнө гэсэн шүү дээ. Тэгээ өгсөн материал нь хаа байна? Дэлгэрэнгүй материал өгөөд эндээс судалгаа хийгсэн. АПО-гийн нэг 30% оруулна гэсэн нэг ийм яригадад байдаг. Дээрээс нь өмч хөвчлийн асуудлыг детальжилж ярих гэсэн. Тэгээ эн чинь одоо Монгол улсын гол өмчнүүдийг хувьчлах гэж яхад ингэж бүрнээр нь ярьж болохгүй шүү дээ. Детальжилж ярихгүй бол одоо ингээд одоо нөгөө ороо болгон хөлбөмбөг үзэж байгаа нэг хэсэг нь нөгөө хэсэг нөгөө морь уих гэж яараад тэгээ энэ дээр хурал суухгүй. Одоо цаг яг хэдэн цаг болж байна? Өглөө 10 цагаас хурал эхлэсэн 10 цаг 43 минут болж байна. Тэгээд ийм учраас ингэж яарад ингэсэн юм бол бушуу туулаа бориундаа баастай гэдэг шиг ингэж болохгүй. Тийм учраас эсвэл энэ их хурлынхаа чуулганы би чуулган дээр гормын санал гаргаж их хурлынхаа чуулганд ахид нэг 7 хоног гэдэг юм ингэ сунгах хэрэгтэй. Эсвэл энэ тодорхой үйлдвэрмийг дараа нь ярьж ийж ээлжид тус чуулган хийхгүй л ялангуяа энэ оюун толгой 5 толгойтой холбоотой асуудал 3 сарын хугацаанд оюутлогын ажлыг шалгана гэдгийг бол бас амаргүй юм байл. Манай дэд ажлын хэсгүүдийг бол маш шагнал шаардсны үндсээр ямар ч байсан урьдчилсан байдлаар материал гаргаад өгсөн. Тийм учраас ийм нэг 2-3 асуудал дээр анхаарч үзээч байнгын орон дарга. Тийм за би ямар ч байсан эхний гол санал бол тэр оюутлоготой холбоотой асуудлыг өнөөдөр одоо ярих уу? Ярих нэг бол би зөвхөн танилцуулга маягаар ярьж болж байна. А хэрвээ ажлын 13 гишүүн ажлын хэсгээс 13 гишүүн ажиллаад эхний санал дүгнэлтээр ярих бол бас тэрийг одоо сууж байгаад энэ 7 хоног суухад бол дараагийн 7 хоног Эрдэнэт гишүүн гэлээ.